За 10 минут үргэлж. За өнөөдөр одоо бидний гол ярих ёстой зүйлүүд бол энэ протокол тэмдэглэж үлдэх ёстой. Ерөнхий сайд байж байна. Ерөнхий сайдын үед бол энэ төсөв бол тийм чамлахааргүй байгаа. Бид бол саяхан 7 их найд төсөвтэй байсан улс шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо 33 их найд төсвийг одоо яаж хуваарлах тухай яаж байна. Ер нь бол нэг мөнгөтэй болчохороо амар одоо цацлагатай байдаг нэг айл байдаг шүү дээ. Тийм өрхийн тэргүүн. Тэгэл нэг хэдэн сарын дараа бүр нэг чимээг уулцдаг айл шиг ийм л одоо битгий байгаасаа байгаа. Энэ боломжоо яг одоо чухал юмнуудтай л манай энэ төрийн албаагч тул төлөвлөлөд л яамдууд бол сайн л төлөвлөж байгаа. Тэгэл энэ дундуур одоо янз бүрийн нөлөөллүүд орж ирээд ингээ бодлуулад байгаа бах. Энийг бас энэ их хурлын гишүүд шүүмжлээд байгаа бах. Юмаа эренбэлж яг одоо журмаар нь эренблээд ороод ирэхэд дундуур нь одоо юмнууд нөлөөлөд байгаа хаа. Энэ эренбич нь бол одоо 21 аймаг газар нутаг үндэсний одоо язгуур ирэх ашиг, за эдийн засгийн одоо тэр нөөц болцоо энэ бүх юмэр нь одоо тооцож эренблэх ажлаа энэ яамдууд маань яг нэг сайн хийгэрээ. Хийхгүй бол ингээл шүүмжлэл энд хэлж байгаа юмнууд гишүүдийн энэ хэлж байгаа зүйлүүд бол бүгдээрээ л одоо сөрөг юмнууд их байна. Тэгээ байгаа орлогоо одоо чамлж болохгүй шүү дээ. Тэгээ өөр орлого олох боломж бол одоогор байхгүй. Тийм учраас энэ байгаа орлогоо маш чамбай зарцуулах хэрэгтэй байна. Тэгээ энэ хамгийн ачаалттай байгаа замаа яаралтай 4 игнэ болох тал дээр жишээ нь Улаанбаатар замын үүдийн зам байгаа. Энд одоо ямар олон хүний ачаа бараа мөргөлдөж шатаж байна. Хүний амнаас сүйдэж байна. За тэр Улаанбаатар гашуун сухайд Улаанбаатар шивээ өрнгийн чиглэлийн замуудыг одоо яаралтай 4 игнэ болох тал дээр энэ дээр одоо сайдууд засгийн газар сайн ажиллах байх гэж итгэж байна. За Онг цагаан бургастай дээр усны төсөл дээр ерөнхий сайд энэ жил одоо мөнгө тавихгүйгээр үлдчих үедээ өнгөрсөн 2 жил мөнгө тавьж одоо энэ ажил гайгүй явж байна. Тэгээ энэ тээзүүгөө дуусгаад авах юм бол 5 жилийн дотор тээзүү хүчинтэй байх хэрэгтэй. Тэгээд энэ хугацаанд одоо Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улстай энэ хоёр голоо хэрхэн одоо хамтран ажиллах, хэрхэн цөлжилтийн эсрэг ажиллах одоо нэрийн дор энэ төслөө амжилттай хэрэгжүүлэх тал дээр энэ ирэх жилийг алдаж болохгүй шүү гэдгийг бас онцгой сануулъя. За бид бол энэ эрүүл мэнд боловсролын асуудал дээр л их одоо олон алдаа гаргасан орон манай улс бол боловсролын систем дээр сая одоо боловсролын сайд иргэн тавигдлаа. Одоо энэ дээр онцгой анхаарч байгаа бах. Танд бол одоо бүрэн итгэж байгаа. Тэг хүүхдээ алагчлалгүй сургуулийнхаа хүүхдийг үдийн хоолоор нь хангахгүй яжж том төсөл ярихад бол одоо бид нар ичмээр байна. Тийм учраас энэ одоо 27 оны 1 сарын 1-ээс хойш энэ 37 гишүүн энийг дэмжиж гар үсэг зурсан хүүхдүүдэд алагчлалгүй нэг үдийн цай $1 хүрэх байгаа. Энэ үдийн цайгаар өгөөд нэг амар жимэр аав ээжүүд нь ажил хийх энэ боломжийг олгоё. Монгол улс бол тийм ядуу улс биш ээ. Тэгээд очроо олохгүй л байгаа улсаа гэдгийг хэлье.